when I first met you. Wanted you for myself. Сайн байна уу? Reader podcast-ийн Валентины баяр зориулсан тусгай дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочдоор Төмөн Цэнгэл сайхан сувд болон миний бие өсөх сарнай хүн төрөлхтний мөнхийн сэдэв болох хайрын тухай ярилцахаар цуглаад байна. Хайр гэж юу юм те? Хайрын тухай олон зуун жил бүгд олон удаа хитэн зуун зохиол уншаад, догтлоо, дуурлаад ирсэн. Тэгэхээр тэрийг яг юу юм болоо гэжсэн асуултыг олон талаас нь тавьдаг. Тэрнийхээ хариултыг бодсон хариултаа уншсан зүйлээ нийлүүлээд энэ ярилцахаар суглаад байна. Хайр гэдэг нь яруу найргаас л олж болох тансаг төсөөлөл юм уу? Эсвэл нийгмийн өөрийнх нь конструкцлсан соёлын бүтээл юм уу? Зүгээр л хүмүүсийн зохиосон зохиол юм уу? Эсвэл ердийн гормоны өөрчлөлт юм уу? Эсвэл дурсамжийн тархины зүгээр синапсис юм уу? Тэгээд юу нэгцтэй чухам хайр юу юм бэ гэдэг тухай ярилцъя. Хайрын тухай ярих гэхээр одоо жишээл за бид нар ингээд за Шекспирийг ч юм уу яриад те одоо Шекспирийн 5 эмнэлт зохиол яриад эхэлж болно л да. Гэтэ өнөөдөр одоо 21-р зуунд амьдарч байгаа бид нар яг 16-р зуунд бичигдсэн зүйлээс яг хайрын тухай сурцсан зүйл юм уу? 2018 онд Ричард Дэвид Прихт гэдэг Германы философчийн хайр гэдэг энэ номыг ингээд уншиж хахад хайрыг маш олон талаас нь задлаа шинжилсэн байсан. Тэгээд уншиж явах дотроо нэлээд саркастик бичиж инээгээд дуурлаад бидний хүндэлдэг философч байна уу, эрдэмтэн байна уу, социологч байна уу, одоо генетик судлаач байна уу. Тэгээд бүгдэн дээр нэмж боловсруулалт хийгээд хайрыг ер нь нэлээд олон талаас нь задлсан ном байсан. Тийм учраас энэ номын тухай Валентины баярч болж जैन те ингэж задлсан ном байна. Энэ дээр үндэслээд юм ярья гэд байж байгаа. За тэгээд хайр гэж юу вэ тэгвэл? За өсөх сайн. Oh my god. Амар олон зүйлийн давхцал юм шиг санагдсан. Маш олон зүйлийн давхцал. Тэгээд нэг дор барь гэсэн ч барьж болохгүй төвлөрөл юм. Одоо баригдахгүй мөртлөө төвлөрсөн. Тэгсэн мөртлөө салангад тэрний нэг тийм paradox зүйл юм байна л гэж бодсон. ертөнцийн биш үү те. Юу ч байж болох юм биш үү? Тийм. Тийм. Тэгэхээр зөвхөн хайр гэдгээ юм гэдгээ тайлбарлахгүй тэр тайлбар чинь бүх юмыг тайлбарлаад байвал тэр чинь хайрын тайлбар муу юм. За тэгээд задлаа штэ. Яагаад айгу олон зүйл Яг юу төвлөрж юм шин. За зүрхний ажиллагаа өөрчлөгдөнө. За тэгээд одоо юу гэдгийг одоо цаг хугацаа бидний нөгөө одоо тархины гүйдэл өөрчлөгдөнө. Миний одоо дотор явж байгаа химийн процесс хүртэл өөрчлөгдөнө. Миний бодол, өдөр тутмын ритм хүртэл өөрчлөгдөнө. жишээ нь яаж юм? Унтаж чадахгүй. Тэгээд бүгд дурлж үзсэн л хэлэхдээ өглөө инээж гарч мөрөл тий. Годамжаар явж байгаа бүх хүмүүс рүү инээсгэлээ. За сувдынхаа. Би ингээд яг миний хувьд хайр юу юм бэ? Тэргээд тэгэнгүүт бүх зүйл дээр хайрыг олж авч болж байгаа. Жишээ нь байгальд дуртай хүн байвал байгальд очиод ингээд мэдэрч байгаа амар амгалан тэр нь хайрын бас нэг хэсэг. Ерөнхийдөө бол миний хувьд нэг тийм талархлын appreciation-ыг мэдрэмж. Бүхэл зүйл болох. Дараа нь гүнзгийрүүлж ярих хэрэгтэй юм шиг байна гэхдээ нэг. Би бас яг өчтөр энэ асуултанд хариулт. Миний бодлоор хэн нэгний төлөө зовж шаналх нь үнд сэнтэй санагдахыг хайр гэнэ. Харин хэн нэгний төлөө зовж шаналх нь үнд сэнэгүй санагдвал тэр хайр биш гэж тодорхойлсон байгаа. Гэхдээ миний энэ бодол улам хөгжих байх. Айгүйх юмыг би буруугаар төсөөлж магадгүй. Тийм учраас одоогийн миний бодол санаа байна л. Тийм миний хувьд болохоор яг арай жоохон томоос нь жижигрүүн ингэж шиглэж яриа гэж бодсон. Ягаад тэгэхээр ерөөдөө хайр гэдэг чинь одоо амьдралын утга учир ад жаргал гэдэг юмтай шууд холбогдно. Тэгэхээр энэтэй холбоотой би нэг судалгаа саяхан уншсан. 75 жилийн турш 700 гаруй хүн дээр хийсэн тийм ад жаргалын судалгаа. Тэгээ одоо бол 80 90-ад настай Америк тийм өгшчүүл байгаа. Дотор нь Америкийн ерөнхийлөгч болсон хүн ч байгаа, гуйлахч хүн ч байгаа. Янз бүрийн төвшний хүмүүс.
Тэгээ эцэст нь таны хувьд ад жаргал сайхан амьдрал гэж юу вэ гэхээр одоо хүн хоорондын харилцаа гэж их нь хариулсан байдаг. Тэр ерөөсө хүн төрөлхтний түүхэнд хамгийн урт хугацаанд хамгийн олон хүн дээр хийсэн энэ судалгааны үр дүнгээр яг хүний амьдралыг одоо ад жаргалтай утга учирхтай тийм болгодог зүйл нь бол хүн хоорондын харилцаа. Дотор нь бол мэдээж одоо гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, одоо ажлын хамт олон бүр таних хүмүүс ч байж болно. Тэгэхээр тэр харилцааг чинь өөрийн утга учиртай болгодог гол зүйл ч өөрөө хайр. Хайргүй бол тэр чинь одоо хүн хоорондоо бол тийм сайн харилцаатай байх аргагүй. Тэгээд тэр нь бас хэр хүчтэй вэ гэдгээр хоорондоо ялгаатай юм шиг байна. Яг хөө танихгүй хүмүүсийг бол бид бол сайн сайхны хүсэл тэр чинь бол нэг л төрлийн хайрштай бас огт танихгүй мэдхгүй нэг ч гэсэн тэгж одоо сайхан санаж ийн гэдэг чинь. Бүр романтик хайран дээр бол дээр нь одоо жишээ нь физиологийн хувьд, сэтгүүн хувьд, эмоцийн хувьд бол илүү хүчтэй тийм таталцал холбоос бий болж байгаа учраас одоо түрүүний яриад байгаа тэр яаж тайлбарлаж болно илүү өгмөр байна. Тэр зав чамсан чамаагүй тэрийг үнцэнтэй болж нэг одоо тэр мэдрэмжүүд төрдөг гэж би бол дотор ойлгож байгаа. Тэгээд яг хөө ер нь хүн бол амьдралаас олон зүйлээс одоо кайф гэдэг юм уу мэдрэмж авч байгаа. Ажлаасаа байж болно, одоо хобби, дуртай зүйлээсээ байж болно, харилцаанаасаа байж болно. Энэ дундаас хамгийн хүчтэй тийм мэдрэмж өгдөг зүйл нь бол өөрөө харилцаа. Тэр харилцааг яагаад тийм утга учиртай болгож байгаа вэ гэдэг тэр гол хүч нь л өөрөө хайр юм болоо. Фрейдийн хайр номон дээр Дарвины хэлсэн хайрын тодорхойлтсон баггүй. Энийг хэлж өгөх сонирхолтой болов уу гэж бодож ийн сонсох. Дарвин харин энэ асуудлаар илүү эрүүл хандаж байсныг бид харсан гинэ. Түүний хувьд хайр гэдэг нь секс, хайр хоёрыг холбосон гоо зүйн мэдрэмж болон симпатигаар баригдсангүүр цаг үргэлж хамгийн шилдэг хамтрагчийг хайхын оронд заримдаа тийм ч шилдэг бусыг нь сонгодог тохиолдлууд бишгүй олон байдаг. Хайр харин генийн хувьд хамгийн төгөлдөр хамтрагчийг хайхад саад болдог гэж хэлж болно. Хүйсийн биологийн шалгуурын хувьд генийг төгөлдөржүүлэхэд хайр нь ямар ч байсан хүн төрөлхтөнд тийм ч их тус хүрэхгүй гэж хэлсэн байна. Биологи, физиологийн хувьд амьтнаас ялгарч байгаа юм чинь хүний хувьд нэг тийм инстинкт байдаг гэсэн байгаа байхгүй юу? Далайн морь болохоор эрэгтэй нь өндөгнүүдэд тэдэг. Тэгээд эмэгтэйчүүд нь бараг ингээд эрэгтэй далайн морь олж ингээ өндгөө хийх гэж хоорондоо алдцдаг гэж байгаа байхгүй юу? Тэгснэ тийм үржлийн үе болонгууд бүжгэлдэг гэж байгаа тэд нэр. Ингээ эмэгтэй нэрхтэйгээ тайвш бүжгэлжсэн өндгөө шахаж яваад өгдөг гэж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ тэндээс анзаарчихсан юм гэвэл тэгэж нөгөө нэг алдцаж олж авсан эрэгчин нь хамгийн хүчрхэг одоо хамгийн том биетэй эсвэл хамгийн гоё өнгөтэй тийм далайн морь биш. Биеийн хэмжээгээрээ олон тиймэрхүү өөртөөгөө адилхан эрэгчин сонгоод тэгээд өндгөө шахдаг гэсэн маа. Одоо нэг амтны жишээн дээр юм байгаа. Тэнгүүт хүн амтэн шиг байхаасаа ялгарч байгаа зүйл нь инстинкт нь тэгээд нэг гоё эмэгтэй өөр нэг гоё эрэгтэйтэй хайрлаж дурлаад тэгээд цаашлаад бүр гэр бүл боллоо гэж бодоход тэндээс айгуу тийм биологийн дараачин бүтээгдэхүүнүүд нь төгс хүмүүсийн хувилбар болох боломжтой ч гэсэн Дарвины үзэж байгаагаар болохоор хүмүүс ерөөсөө тэгдэггүй. Яагаад гэвэл биологийн төгс бүтээгдэхүүн гарахаас илүү хайр гэдэг зүйлээр хийсэн сонголтоороо энэ хоёр зүйлийг холбосон гүүр үсгдэг гэж хэлсэн. Тэгэнгүүт хүмүүс яагаад физиологийн хувьд төгс хүнтэйгээ гэр бүл болоод ч юм уу хүүхэдтэй болоод тэгээд хүн төрөлхтнийг бүр ингээ илүү төгс хувилбар болгоод явахгүй. Яагаад ингээд өөр зүйл татагдаад яваад байгаа хүчин зүйл нь юу юм бэ? Юу гэж бодож байна? Тэгээд ямар хүмүүст дурладаг вэ гэсэн. Тийм би болохоор ингэж хэлсэн. Хайр бол зөвхөн биологийн юм гизнээсээ бас гадна үн цэнтэй их холбогдох болов гэж үзсэн байхгүй юу? Хүн болгон л өөр ингэсэн үн цэнтэй байгаа дээдэлдэг юм байна тий. Тэгээ хүн одоо өөрт нь таалагдсан хүнийг харахтаа тий. Тэр хүний үн цэнд таарсан юмыг тэр хүний дотор хардаг тийм үү? Тэр юм нь тэр хүн дотор байхгүй ч гэж магадгүй. Тэр хүний зүгээр одоо тухай төсөөлөл дотор нь байсан гэж магадгүй. Тэгэхээр тэр хүн дурлсан биш. Тэр хүнийг юу гэж төсөөлсөн те тэр төсөөлөл заримдаа хүмүүс дурлалт юм болов те. Тэр идеал юмд те. Тэгээ тэр хүн
одоо тэр үнтэй үерхдэг ч юм уу яадаг чинь сар жоохон цаг хугацаа өнгөрсний дараа сарын ч юм уу 2 сарын ч юм уу дараа тэр идеал нь биш юм байна гэдэг ойлгоно шүү дээ. Тэр чинь янз бүрийн хязгаарлагдмал юм байд юм байна, сул талууд байд юм байна. Тэгээд тэр одоо гал салуун одоо хайр гэдэг юм унтардын тэр нь унтардын болов гэж үзсэн шүү дээ. Тийм ингээл нэг хүнийг хараад байж байгаа байдал мэ таалагдсан гот өөний ста яг тийм баха энэ яг ийм энэ яг л тэр мөн байна одоо энэ л юм байна гэж бодоод татлагдаад тэгээд нэг хэсэг хугацаанд ингээд тэнгуү тэндээс тэр гормонууд ингээд их хүчтэй ялгараал явж байгаа. Тэгээд хэсэг хугацааны дараа яг гормонууд буурахад яг боддоор нь хараад энэ тийм биш байсан байна гингүүтээ яг тэр хүнд биш өөрийнхөө тэр төсөөлөлтлийг дурлжаал явж исэн. Тийм тохиолдол гэхдээ одоо бол бүр айгүй тохиолдож байгаа бах те. Энэ дээр тэгвэл бид нар нэг дурлал хайр гэж ялах хэрэгтэй юм биш үү? Анх одоо жишээ нь илүү нэг амтналаг инстинктэд дагаад нэг хүн дурлаад явж исэн чинь дараа нь таньж мэдсэн чинь арай биш байсан юм байна гэд алга болчихвол тэрийг яг хайр гэх юм уу гэхгүй юм уу? Дурлал чинь гэхдээ одоо хүмүүст ялгарч байгаа инстинктийн нэр юм биш үү? Яг тэр сэтгэл хөдлөл тэр биологийн үйл явцын шууд ингээд татагчиж штэ. Өөрөөсөө хамааралгүйгээр нөгөө гормонуудын нөлөөллөөр. Тэгээд сая хэлсэн нөгөө гормонууд ингээд аажмаар унтраад хэвэн төвшөндөө очлоо. Тэгэнгүүт сая цэнгэлэн хэлсэн шиг одоо яг нөгөө нэг таниад эхэлж штэ нөгөө идеал чинь мөн үү эсвэл яг жинхэнэ хүн хин бэ. Тэгээд зөрөө нь их байгаад байвал биш байсан байна. Гэхдээ дурлал бол яг уу тэгээд тодорхой хэмжээгээр унтарч байгаа бох тийм үү? Бидний амьдрал дандаа л тэгдэг шүү дээ. Хүн 40 нас хандлаад 40 жил хандлаад тэгээд 40 жил нэг дурлсуудаа ер нь байд юм уу? Тэгээд 40 жил яг анхныхаа өдөр шиг тийм юм тохиолдол та нар байдаг гэж бодож байна. Дайны үе үед байсан юм шиг тийм. Байхгүй хаа. Тийм. Гэтэ гэр бүл болох тийм хамтын амьдрал зохиох бол яг хайраас дурлалаас гадуур хайрт орох юм байж магадгүй. Хүмүүс хайр дурлал хоёрыг цаг хугацаанаас нь шалтгаалаад хуваах гэдэг байхгүй юу? Би бол жишээлбэл яг хаана нь тэр хоёрын хоорондох зааг байгаа юм бэ гэдгийг яг сайн мэдэж чаддаггүй байхгүй юу? Надад бол зүгээр би тэр хүнтэй одоо за нэг хүнд дурлаад 5 сар болсон учраас энэ дурлал тэр залуутай 5 жил болсон учраас энэ чинь хайр. Тэгэнгүүт одоо тэгж хэлэхэд өөрөө амар хэцүү. Хугацаанаас шалтгаалаад за магадгүй 50 жил хүнтэй хамт байснаа тэр хүндээ хайрнаас болж амьдэрсэн юм уу эсвэл зүгээр ахуйнаас болж тий одоо социологийн хэрэгцээнээс болж амьдэрсэн юм уу? Тэнгүүд миний магадгүй 5 хоног дурлсан залуу одоо тэр 5 хоногийг би одоо ингээд дотроо хүн хөтлөө хадгалж явах юм бол миний хувьд чинь хайр мөн байхгүй. Тэгэхээр би бол 5 хоног дурлсан залууга тэрийг бол би хайрлал гин. Гэтэ тэрийг зүгээр дурлал ингээд юу гэдэг ингээд догдлол ингээд эмоцтой амьдраад тэр эмоцороо ингээд яг тэрэндээ хөтлөгдөөд байгаа хорон мөчийн дурлал гэж байгаа байхгүй хүмүүс. Ер нь тэгээд юм шиг харагддаг. Тэнгүүд тэрийгээ ингээд амьдрал болгочингууд ингээд цогтой амьдраа тий беби мэбитэй болоо явчингууд хайр гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр чин гэр бүл чин тустай ойлголт шүү дээ тий. Тэгэхээр дурлал хайр хоёрын заагийг бол би бол өөрийнхөө хувьд мэддэггүй маа. Яг хаана нь ингээд ялгаа үүсгээд би тэрийг салангад болох хэвтэй. Тэгээд салгаж чаддаг бол гоё. Салгаж чадах хүн байвал сонсмоор. Гэтэ салахгүй байх гэж бодож байна. Одоо жишээ нь хайрыг хэрвээ нэг мод заяа айгу том ингээд айгу олон үндэстэй мөчөрт ингээд айгу саглагаар том ногоо мод тэгээд тэр модыг хайр гэдэг бол дурлал зүгээр нэг үндсэн гэж бодож байна. Тэгж нэг ярьжсэн шүү дээ одоо ингээд цаг хугацааны туршид ингээд өнгөрсөн үг нь хамаагүй гэд нэг нь нөгөөгөө дотроо агуулдаг. Хайр чинь болохоор түрүүн бас бид нар хэлсэн айгу өргөн утгатай байна гэдсэн шүү дээ. Гэр бүлийн янз бүрийн юмл үүсэрч ороод байгаль хайр дотор нь тэр бүх зүйлийн хүчин зүйлүүд нь байгаа. Тэгээд зүгээр нэг үндсэн яг тийм романтик
тийм оргилсон дурлал гэж нэрлэлээд байгаа үндэс нь. Тэнгүүд нөгөө үндэс нь одоо юу ч үгүй хүндэтгэх ч юм уу эсвэл respect, appreciation тэгээд тиймэрхүү юмнууд авах гэж бодож байна. Таныг хариулт ихлээр нь л би зүгээр тэгж бодож байна гэж хэлж байгаа шүү. Хүндлэл те талархал, инрэл, халамж, одоо үг хүсэл, хамгаалах сэтгэл ч гэсэн дурлал байх шүү. Яг нөгөө хайрыг ингээд хайр ч олон төрөл байгаа гэдэг нь одоо болохоор нөгөө яг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайрын тухай бид нар ярилцж байгаа шүү тий. Тэгээ эхийн хайр, эцгийн хайр, бурхны хайр, ахын дүүсийн хайр, найз нөхдийн хайр гэд тий. Тэр дундаас бол тэгээ зөвхөн эмэгтэй хүмүүсийн хайр дээр гэж бодож байгаа шүү. Мөн үү? Романтик хайр. Романтик гэхдээ романтик хайр гэдэг дутууч гэдэг юм аа. Лав гэдэг үгэнд чинь бас тэмдэг нэр хэрэггүй юм шүү. Нэг урдлт нь тодорхойл. Хүмүүс дурлал эмоц хоёрыг ялгадгүй юм шүү тэгвэл. Дурлал эмоц хоёр чи юугаар ялгатай? Юу вэ? Янз бүрийн эмоц байгаа юм шүү. Янз бүрийн сэтгэл хөдлөл. Тэр нь дунд чинь одоо хайрын мэдрэмж, сайрын сэтгэл хөдлөл байгаа юм шүү. Дурлал гэдэг чинь сэтгэл хөдлөл. Битг. Дурлал чинь тийм сэтгэл хөдлөл нь хамгийн их өндөр оргилж байгаа юмыг дурлал гэж нэрлэх байх шиг байна. Бид нар хөөрхий дурлалын талаар бас их юм шүү тийм амар жижигхэн. Одоо жишээ нь хайр дурлал хоёрыг яаж ялах юм бэ? Эсвэл одоо 40 жилийн дараа нэг хүн тайртай байж болох уугүй гэд энэ дээр бас нэг тийм нэг сонирхолтой судалгаа би харж ирсэн. Олон жил тайрлсан хүмүүсийг хэвтүүлж тархийн MRI-ны аппаратаар ингээд скан хийсэн юм л та. Гэсэн хамгийн голын тэр гүнд нь байдаг тэр нэг хүсэл эрмэлзэл одоо үүсэх тэр янз бүрийн мотивацийг дэмждэг тэр тархины хэсэг нь айгүй идэвхтэй байна гинэ. Одоо яг тэр жинхэнэ хайр гээд бат итгэлтэй тэргээ хилээд байгаа хүмүүсийн хувьд бол 50 60 настай хүмүүсийн хувьд цуг 30 40 жил амьдарсан. Тийм биш хүмүүсийнх нь бол тэр хэсэг нь жоо итэх муутай ингээд байхгүй болцсон. Тэр яг бүр тийм физиологийн төвшөнд зүгээр ингээд харагддаг. Зүгээр нэг хоосон эмоц бол бас биш юм шиг байгаа. Тийм эмоц бол ингээд баярлж гин, ууралж гин тэгэл тэр чинь нэг цагийн дараа нэг өдрийн дараа ингээд замхарч штэ. Тэгэхгүй юм тогтмол тэр хэсэг нь итвэхтэй одоо MRI-ны аппарат дээр тэгж харагддаг гэж байна. Тэр болохоор мэдээж маш олон жилийн дараа хоёр хүн бие нэг ингээд нэлээд мэдчихсэн байгаа штэ. Төсөөлөл нь ингээд дууссан. Хин нэмбэ сайн муу ааш бүх юм мэдчихсэн. Тэгсэн мөртлөө тэгж татагдж ин гэхээр тэрийг бол магадгүй үртгэлтэйгээр хайр гэлж болох юм шиг байгаа. Дурлал гэхээр яг хуу тэгэл нөгөө нэг ингээл өстө дүрлэлцсэн нөгөө л нэг гоё үе бах. Тэр үед нөгөө хүнээ сайн таниагүй. Эсвэл ерөөсөө хизээш таниагүй ингээд өөрийнхөө дурсамж болгоод ингээд хадгалаа үлдчихсэн. Тэгээд тэрийг бас яг аппаратанд оруулаад шалах хэрэгтэй л байна. Тийм байна. Диалта дурлах гэж юм ярьсан шүү дээ. Тэгээд хоёр хүн ингээд үерхэд тэгээ бивийн асуулт талыг мэдчихин тийм үү? Тэр одоо миний төсөөлж ийсэн шиг тийм одоо хөвчлөлтэй хүн биш байна те. Миний төсөөлж ийсэн шиг тийм ч одоо өөртөө ихтэй хүн биш байна гэдэг ч юм уу те. Тэгээ би бас зогсох эсгүй гэж бодоод байгаа байхгүй. Тэгэд би хайр үргэлжлэх хэрэгтэй байгаа гэж бодоод байгаа. Хайр гэдэг чинь төгс юмд одоо хүм заавал хүн дурлах албагүй. Чин бас ирээдүй гэж шүү дээ. Ирээдүйд энэ хүн одоо миний хамт үерч байгаа хүн хэн байж болох вэ те? Бид хоёр нэг зүгт алхаж гин үгүй юу? Тэгээд би бинийгаа ингээд хөгжүүлээд тэр идеал аль альныхаа идеалт ингээд би бинийгаа хүргэхийг би одоо чихээ хайр болов гэж боддог шүү дээ. Тэрнээс биш тэр момент чинь зөндөө одоо хүн зовн унан тэр болгонд чинь дурлал яваад байхгүй те. Тодорхой хэмжээгээр хариуцлага явж байгаа. Тэнгүүд дурлалд ерөөсөө таних шаардлага байх. Таних тийм процесс байх шаардлагагүй юм шиг шүү дээ. Зүгээр энэ дээр сайн нөгөө тойрын хэлснээр нэг асуулт. Хүн төгс биш гэдгээ мэдэн шүү дээ. Нөгөө харилцаж байгаа хүнийгаа ч гэсэн төгс биш гэдгийг мэдэн шүү дээ. Үнэхээр төгс биш гэдгийг би бол бүгд мэднэ гэж юм. Тэсэнгүүдэд дурлсан хүнээсээ болохоор нөгөө фантазиндаа дурлж байгаа шүү дээ. Фантазиндаа дурлангууд фантази ч юм болохоор төгс болчихдог.
Тэнгүүтээ фантазлахта төгс бишээр фантазлуул явах уу? Би хүнийг ерөөсөө тийм тэр төгс одоо тийм гой өгдлүүдэд дурладаг гэхээс илүү тийм хязгаарлалтанд дурлалт юм болов гэж үзсэн шүү дээ. Амар сонирхолтой байсан. Ягаад тэгэхээр энэ хязгаарлалт чинь бидний бүх хүчийг өгч байгаа юм шүү. Бидний гоо үзэсгэлэн гэдэг юм чинь ямар хязгаарлагдчих. Чи ингээд суулж ингээд өөрийнхөө биетэй те энэ бүх юм чинь хязгаарлагдж байгаа учраас чи байгаа шүү дээ. Тэгэхээр хин нэгэн байна гэдэг хүртэл те 90 зөөр гаргана гэдэг хүртэл тийм үү би тийшээ явахгүй би ийшээ явна гэд өөрийгөө ямар нэг юм хязгаарлаж байгаа гэдэг чинь нэг талаараа хүнийг айгу би хүчрхэг болгож чинь гэж бодож хардаг байхгүй. Тэгэхээр хүн тийм хязгаарлалт дурладаг гэвэл арай сони юм шүү. Дурлал хайрыг яаж ялах вэ гэдэг нь магадгүй цаг хугацаа харуулчих бах те ер нь бол энэ дурлал байж энэ бол хайр юм байна. Тэг харагдсан шүү дээ ер нь бол одоо нэг 80-90 насалчаа эргээ харахад тэр бол дурлал байсан байна, тэр бол хайр байсан байна гэд харчихвалгүй те цаг хугацаа л харуулчих бах ер нь. Тэгэнгүүт одоо яг нэг хоёр хүн ингээд 20 настайдаа эсвэл 30 настайдаа уулзч чинь огт танихгүй би нэг ямар хүмүүжлтэй, ямар одоо интеллектуал мэдлэгтэй юу сонирхтой мэдхгүй шүү дээ. Ингээл шууд таталцж чинь тэр бол нэг физиологийн таталцал. Тэгээ үерхэн магадгүй суучаад тэр чинь нэг явжгаад 2 зам байгаа ш. Сална эсвэл цуг амьдрна. Цуг амьдралаа гэвэл дахиад 2 зам байгаа. Одоо хоорондоо нэг тийм таталцалгүй ч гэсэн одоо хүүхдээ бодоод аж ахуй, санхүү юу гэдгийг одоо нэр хүнд бүх юма бодоод цуг амьдрна. Эсвэл үнэхээр хайртай ингээд цуг амьдрна гэдэг ч юм олон замууд байгаа шүү дээ. Тэгэхээр эдрээс бараг яг статистикийг аваад үзэхээр хамгийн ховор нь хайртай мөртлөө тэр насаараа цуг амьдрах тэр кейс нь хамгийн цөөхөн магадaltaй байхгүй. Зүгээр одоо салтын статистикийг авах юм бол Бэлэг, Скандинавын орнууд 70% салж байна. Америкт 50% салж байна. Японд 30% салж байна. Одоогор Монголд бол 20%. Гэтэ энэ бол өсөж байгаа, цаашд бол өсгөл тоо. Тийм. Тэгэхээр яагаад салаад байна гэхэр чинь сонирм байгаас анх нөгөө айхтар дурлсан хоёр юм чинь салъя гэж бодохгүй л байсан байлгүй. Гэтэл яг цаг хугацааны явцад ингээд ялгааг нь харуулчихж байгаа юм. Тэгэхээр чи нөгөө цаг хугацааны дараа одоо жишээлбэл за хүлээмж зөвшөөрөхөөс болоод салчлаа гэж бодъё. Тэгтээ нөгөө хайртай хосууд гэрэлсэн цөөхөн гэсэн үү? Тийм байдаг гэсэн үү? Эсвэл салсан их гэсэн үү? Салаагүй олон жил амьдсан хүмүүсээс хайртай болохоор салаагүй хүмүүс хамгийн цөөхөн байдаг. Хайртай тэгээ хайр гэсэн тий. Тэгэхээр чин хайр гэрэлтийн индикатор биш юм шүү тий. Тийм гэрлэлт би л гэрлэлтийг бол одоо шал тусад нь авч үздэг. Тэр чинь бол нийгмийн ингээд нэг хэсэг. Тэгэхээр чин хайртай байсан ч сална. Дурлчаад салсан хүмүүсийг дурлал гэж бодсноос салсан хүмүүсийг хайр биш гэж хэлэх боломжгүй юм шүү дээ. Хайр болж хөгжөөгүй байхдаа ингээд дууссан юм. Одоо түрүүнээс нэг үндсэн гэж штэ. Нөгөө нэг үндснүүд нь ингээд бий болоод бүтэн мод болоог байхдаа дууссан. Гэхдээ тэр үе чинь бол бас гоё л үе штэ. Янз бүрийн нөгөө хүнийхээ үнэхээр муухай зан чанарыг мэдхгүй ч юм уу олж хараагүй. Тэгээ яг ингээд дотроо бол бас л төгсөн төсөлцөө хөвөрөл байгаа байхгүй. Тэгэл тэрийгээ ингээл нандинал боддоо явдаг ч юм. Яг бодит амьдрал дээр хэрвээ цуг байсан бол яг ч. Тэнгүүт одоо чинь дурлал нэг үндэс байгаад дурлаад тэгээд хамт байгаад суугаад ингээд хайр болохгүй явж байгаа үйл явц. Тэгэл одоо чинь хэрвээ мотороо байсан бол одоо байгалийн гамшиг нүүрэхлэхэд нэг үндэстэй мод бол удахгүй штэ. Тэгэл шууд хүчтэй салхинд ч юм уу бороонд унчихаар ахгүй. Тэнгүүт одоо энэ хүн ийм байгаа ч маргааш энэ хүн иймээрээ байхгүй. Маргааш би ч энэ үүрээ байхгүй. Маргааш би өөр хүн ч юм уу эсвэл миний одоо тэр хүнийг харах үнцэг өөрчлөгдөж болно. Надад тохиолдох ч юм уу тэр хүн тохиолдох юмудаас болоод нөхцөл байдал байнга өөрчлөгдөх гэдгийг бодолцоод хүлээн зөвшөөрөх процесс хамгийн чухал ах гэж бодож байна хайранд. Хайртай хүмүүстэй ягаад одоо биенээсээ салаад байгаа хайраас бас өөр юм чухал байдаг бахан тий. Болох уу тэгж хайртай хүмүүс биенээсээ салж өөр юм өгөгдлөөс болоод болох тийм тохиолдол байж болох уу?
амьдралын зорилго таарахгүй ч юм уу. Эсвэл сонирхол таарахгүй ч юм уу. Эсвэл зан характер таарахгүй ч юм уу. Эсвэл хадам ээж аав болдгоо ч юм уу тий. Тийм болно шүү дээ. Эсвэл хамт ерөөсөө ямш ирээдүй байдгүй ч юм уу. Яг мөн штэ түрүүн хайртай мөртөө гэрсэн мөртөөс халаалаа биз дээ. Тэр чинь харин дуусчаал сэлж байгаа шүү. Тийм үү? Тийм. Өө дууссан юм уу? Тийм бид нар гэтээ миний бодлоор л тийм урт удаан үргэлжлэх цаг хугацааны хувьд арай удаан тисч үлдэхийг нь л хайр гэж нэрлэх хүсэлтэй байгаа. Гэхдээ сая Монголд салалт 20% хөгж ийн. Тэгэхээр энийг ингэж ойлгож болох одоо ихэнх нь одоо Монголд хүмүүс бие биенээ арай илүү одоо хайрлаад удаан амьдэрдэг гэж хэлж болох уу? Эсвэл бие биенээ бас хайрлдаггүй зүгээр яах ингээд хамтал байж өөр одоо яах втэ гэд ингээд ямар ч хайр сэтгэл байхгүй тийм ингээд удаан үргэлжлэдэг гэрлэл их байна уу? За энэ дээр би бас нэг өөр түүх гэх юм уу, статистик юм уу. 1800 оны Оросын жишээ байдгийг. Одоо нөхөр нь нас орчлаа, тариачин. Эхнэр нь ингээд бэлэвсрээд үлдчихлээ. Дахиад хүнтэй суух хугацаа нь хэр урт гэж бодож байна таад. Тэр дараа юу? Дахиад нэг 10 жил нэмж амжиж шүү дээ. Нэг дундаж наслт баг. Тийм. Тэ? Тэр үед мэдээж дундаж наслт нэг 30 40 баг л байсан баг. Тэр дор нь хайж эхлэх юм шүү дараа. Гү баг олдгүй хүчих واخ уу? Тэр нэг дундаж хугацаа хэрэг 3-6 сарлт байдаг юм л. 3-6 сарын дараа Гайг урт юм шүү дээ. шинэ үдээ суудаг тийм. Тэгэхээр магадгүй одоо чинь ингээд нөхөртөө айгүй хайртай байсан байж тарааш. Тэгээд байхгүй болно гэдэг чинь уугаш шүү зөндөөл юм байгаа. Хамаагүй дахиад шинэ үнэтэй сууж штэ. Гү хайр биш баха. Тэр хайрнаас биш. Тэр чинь нөгөө юу үстэй. Амьдрахын тулд Тийм. Тэгэхээр энэ болохоор яг хуу аж ахуйтай холбоотой юм уу? Тийм. Гэтэ тэр хүн чинь таасаа ингээд нөгөө нэг одоо нөхөр нь ингээд өнгөрөө тэгээд хайртайсан баг уугаш шүү энэ гэсэн шүү дээ. Тэр үед чинь тэгээд хайр дурлалаараа гэрэлдэг байсан юм уу? Маш баг бас. Харин тэгээд шууд хэлж ашгүй шүү. Тэгээд тэнгууд за дараачих юм одоо. тэглээж одоо ч бид нар баг хайрыг зүгээр худалдаж аваад байгаа зү. Тэр романтик хайрыг бол Ер нь яагаад хоёр хүн хайртай болох ёстой юм бэ гэдэг чинь бас санаа асуулт байгаа шүү дээ. Яг түрүүний нөгөө Дарвины одоо нөгөө эволюцийн онол монол гэдэг ярил баг байх шаардлагагүй байгаа шүү дээ. Хэрвээ байгаагүй бол баг илүү сайн хүн төрлөختөө ингээд ген шигшигдээд явах нь ш цаашаа тий. Тэрийг хязгаарлаад байгаа юмыг хүмүүс яагаад ингээд тархиараа зохиож бий болгоцсон юм шиг эсвэл соёлоороо үүсгэсэн юм уу? Уул нь бол одоо нэг хоёр танихгүй таралдаал газ дээрээс нэг одоо байгаль юм жоохон гормоны нэмж өгөөл тэгэл дараачийн үед үлдэх тэр ДНК үрүүд муулдэгээл тэгэл тэр нь бол баг байгалийн хувьд бол зорилгоо биелүүлчихэд штэ. А ген сайн бол бүр л сайн. Цаашаа тэгээ заавал хоёр хүн ингээд насан туршдаа энэ төр байх нь бол байгальд яг ямар хэрэгтэй юм бэ? Тийм нэг асуулт үүсэж штэ. А яг хүн мэдээж өр хөвгтэй өсгөх нь томруулна тэрэнд бол ингээд эцэг ихэн цуг байж ах нь бол мэдээж хэрэгтэй. А гэхдээ энийг өнөөгийн амьдралаас харахад ч гэсэн тийм биш ч гэсэн ингээд яг хариуцлага гэдээ би ухамсарлаа цуг явж байгаа. Нэг хайрн байхгүй ч гэсэн тийм гэр бүлүүд бол мэдээж байж л байгаа. А тэгээ орчин үед болохоор нэг түрүүний миний ярьсан тэр нэг аж ахуйн асуудлууд нь илүү баг болж эхэлж байгаа хгүй. Тариачны Оросын нийгэмд бол эмэгтэй хүн ганцаараа амьдрахгүй учраас тэр хайр сэтгэл хамаагүй дараачийн эрхтэй хүнийг ингээл 3 сарын дараа сонгож байна. А одоо бол одоо эмэгтэй өөрөө ажил хийгээд цалин хөлс олоод эрэгтэй хүнтэй хөнгөө амьдрах боломжтой болчихлоо ш тарцсангуу. Тийм учраас жишээ нь тэр Скандинавын орнуудад бол салалт 70% байх жишээтэй. Нөгөө эрэгтэй хүнтэй хайрнал байхгүй болсон бол цуг амьдрах ямар шаардлагагүй гэж шалт салж шít. Тэр энэ аж ахуйн асуудлаас ингээд тусдаа гарчаар яг цэвэр нөгөө эмоц, таталцал, хайр гэдэг юм чинь байна уу байхгүй юу гэдэг чинь илүү шигшигдж ирж байгаа гэх юм уу. А тэр шигшигдэх тусмаа тэр чинь айгүй цөөхөн юм байна гэдэг нь ойлгож ирж байна гэсэн. Тэнгүү тайрын тухай ойлголт одоо жишээ нь Шекспирээс өмнө байсан бол Шекспир бичсэн үйл. Тэр үед одоо хүн хайртай хүнтэйгээ гэрлэх нөхцөл бол айгүй бага байсан шүү дээ. За чи ингээд нэг хүнтэй хинтэж хамаагүй ингээд гэрэлчлээ. Тэнгүүтээ энтэйгээ айгүй удаан урт хугацаанд байна. Ягаад гэвэл бүх бэкграундыг нь хараад тохиромжтой гэж үзээд суулгасан болохоор энийг сайнаар нь барьж хадгалж байгаа л тэгэл дуусна гэсэн тодорхойлолттой үүссэн. Тэнгүүт 100 гаруй жилийн өмнөөс л дэлхийн ертөнд нийгэм соёл бүгд айгүй хурдцтай хөгжөөл одоо бүр хурдан болоод ингээл тойрог гол руугаа ойртох тусам ингээл сэнсрэл эргээд байгаа юм шиг. Тэгэхээр хайрын тухай мэддэг бүхэл юм
бас тэрнтэй адилхан өөрчлөгдөж байгаа, хувьсж байгаа. Гэрлэлт ч гэсэн яг хувьсж байгаа хэ. Одоо бол гэрлэлтийг хүмүүс тэр Скандинав бэлэгт бол би энэ хүнтэй ингэж нийлж байгаа болохоор өстө үнж хайрлаад суuna гэж бодохгүй юм биш. Би ингэж байх албагүй шүү дээ гэж шууд хаяал тэгэл хувь хүн байх дээрээ илүү төвлөрөөл. Тэгэхээр ер нь бидний мэдэх хайр болон гэрлэлт бусад бүх юмны талаарх ойлголтууд хувьсж өөрчлөгдөж байгаа гэдгийг нэгдүгээрт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг байна те. Би бас тэгтээ бүрэн өөрчлөгдөж гин үгүй юу гэдэг дээр асуумаар юм л та. Тодорхой хэмжээгээр ингээд өөр одоо янзаар илэрхийлэгдэж гин үү эсвэл энэ хайр гэдэг юм чинь ингээд бүхэлдээ өөрчлөгдөж гин үү? Энэ олон одоо цаг хугацааны үеийн хайруудтай адилхан юм гэж байна уу? Хэрвээ байвал тэр нь одоо энэ ялгарч байгаагаасаа илүү юу эсвэл бага уу? Өөрчлөгдөж байгаа юмнасаа гол юм уу? Тий. Жишээл хүн төрөлхтөн ч ингээл өөрсдөө амтнаас шал өөр гэл бодолтдаг штеп. Бид нар чинь өстө шал өөрштэй гэл ингээл. Тэгэл ДНК-гаар судлаад үзэхэд шимпанзетэй 98% адилхан байгаа байхгүй. Тийм банантаа бас амар адилхан. Тийм. Бид нар ингээл амар өөр гэж бодож байдаг. Гэтэл адилхан юм нь ялгаатай юмнасаа их байгаа байхгүй. Тэгэхээр би асуугаад байна л да. Ингээ хайр ингээ хувьсж чинь те эн чинь тэр чигээрээ ингээ хувьсаад яваад байгаа юм уу эсвэл адилхан юм нь ялгаатай юмнасаа ингэж үргэлж одоо байсан хэвээр нь үү? Яг цөм агуулгын хэвээрээ мөртлөө хэлбэрээ өөрчлөд байгаа гэж магадгүй те. Тийм. Яг ялгаатай байдал нь өөрчлөгдөж байгаа гэж. Яг тэр эволюцаар аваад үзэх юм бол нэг 100 200 жил бол юу ч биш Тийм. тийм. Энэ хугацаанд бол тэр генийн төвшинт ч юм уу нэг өөрчлөлт бол гарахгүй байх. Зүгээр нэг нийгэм бол айгүй өөрчлөгдсөн. Тэгэхээр тэр нэг хайрыг ингээд тойрж исэн тэр нэг нийгмийн факторууд нэг ингээд өөрчлөгдчихөөр илүү үнэн дүр төрх нь гарч ирж байгаа ч юм уу. Тэгж харуулж хүмүүс илүү эрх чөлөөтэй болох тусам те. Өмнө нь бол угаасаа ингээд соёлын хувьд ч гэсэн ингээл хоёр хүнийг суулгацсан бол салж болдгүй ч юм уу. Тийм л айхтар хатуу нийгэм байсан бол одоо ингээд чөлөөтэй болонгууд тэр хэсэг нь илүү хаягдаад яг жинхэнэ нэг кор доторх мөн шин чанар нь илүү танигдж ийн л гэж харах Өөрчлөгдөгөө. Тариачны үед бол хүмүүс тэгээ тариачнаас өмнө ч гэсэн дайн байлдаантай үед чи ямар ч түүхэн цаг үеүүдэд хүмүүс нийгэмд айгуу тийм хүчрхэг тулгуур нийгэм байгаад тийм хийж байгаа зүйлдээ сайн тэгээд тэндээсээ гарах үр ашиг нь бусдад ингээд хэрэгтэй. Тийм тулгуур байх л амьдралын гол учир нь тийм тулгуур байх. Тэр тариач эмэгтэй хүнтэй суугаад тэр нь өөрийг нь тижээгээд гэр бүлээ авч явах тийм тулгуур байх байсан бол одоо бол нийгэмд хувь хүн байх, хувь хүн тийм бие даасан байдалтай байх нь илүү чухал болоод улс орн ч юм уу эсвэл тийм нийгмийн байр сууриас хувь хүний үзэл илүү чухал болсон юм шиг. Эрхчлөөтэй болцсон гэж байна шүү дээ. Сонгол Монгол саналаа өгвөл амарлаг болцсон тий. Ажил хийгээл мэрэгжил сонгол эмэгтэйчүүд чинь за эртнээчүүд ч гэсэн бас адилхан шүү дээ. Тэгэл баг ихэнхэн тариач нь эсвэл зэрэг байснаа ингээд мэрэгжил сонгодог болсон. Гэдэгтэй адилхан зэрэгцээд бүх юмны сонголт нь нэмэгдэх шиг бас нөгөө хайрлж болох хүмүүсийн сонголт нь амар өсөд айгүй том юм 5-4 хоолноос яаж цэрэцсэн нэг юмтай үлдэх гээд байгаа. Тэгэнгүүт яг тэр дундаасаа бас одоо миний харж байгаа нэг юм аль хэсгээс нэг авахаа мэдгий болцсон. Бүфэ хоолнд ороод энийг ч амаар тэрийг ч амаар бүгдийг хамтлан марч юм шиг гүч юм шиг. Харин тийм шүү. Тавган дээр ингээд одоо янган залуучууд тэр ингээд өөрөө сонгох юм байна. Алийг ч сонгол тэр хүний зөвшөөрөх үгүй заамаагүй юм байна. Тэнгүүд тийм л юм ойлголоо. Үтэл хамгийн гоё юм сонгол авахгүй юу? Тийм тэнгүүд чинь буцаад нөгөө амтныхаа юу орчиж байгаа хөө хэрэг хамгийн гоё сонгож байгаа. Тэнгүүд тэхгүй ш. Хайр хамгийн гоё сонгоолохгүй байгаа байхгүй. Хайр орж ирээд хамгийн ингээл тийм залуутай ингээл байна гэж бодож исэн чинь тийм хүнтэйгээ тэр хүн тэгвэл тоохгүй яах. Зөв ийм байхгүй юу? За 10 залуу байна заяа. Бүгд одоо 9 ингээд бүгд шалгуур нь нэг баачка нэг амар төөрсөн баачка ингээд дунд нь байж гэнэ гэрүү тий. Тэр нь чиний өөр чинь фантазны матч бол тэгэл тэрэндээ дуулчих жоох. Супермен шиг байж болно.
Гэтэ тэрийг яасан ч сонгохгүй. Тоохгүй холбоотой асуудал биш. Бүгдээрээ нэг юм зүгээр нэг тоглоом тоглож байгаа гэж бодох юм. Эхний зүгээр анхдагч өгдөл нь бүгд адилхан шанстай 1000 зүгээр бидний цохиож байгаа нийгэм заяа. Нэг хүн 1000 хүнээс сонголт хийдэг. Бүгд адилхан потенциалтай. Бүгднгээс нь сонголт хийж бодно. Чамд бүгдээрээ бас адилхан татагдана. Ямар ч perfect-ээс хамаагүй. За тийм өгдөлтэй нийгэмд чи амьдарч байгаа гэсэн. Тэгээд тэр дундаас чи хамгийн perfect-ийг сонгохгүй гэж Darwin хэлж байгаа байхгүй юу. Тэгээ би ч бас тэгж хэлмээр байна. Тийм энэ ч одоо угаасаа тайлбарлагдсан зүйл. Хүн яг ямар хүн сонирхтгоо өөрөө ч мэддэггүй шинжлэх ухаанч тайлбарлав. Тэнгүүд нөгөө ideal type-ийн талаар яриа л да. Нью-Йорк дэсэн нөгөө туршилт байдгийн. Speed date event их болдог. Тэн чинь бүгд завгүй нэг хүмүүстэй дээдлэх завгүй учраас нэг дор цуглуулж байгаа л 5 минутаар тойроо авчдаг. Нэг орой нэг 20 уулздаг ч юм уу те. Анх орохт нь анкет бүглүүлж авахгүй чи яг ямар хүн сонирхдаг вэ? Тэр чинь өөрийгөө бүрэн таньсан хүмүүс орж байгаа шүү дээ. Над ягстер энэ гурван критерийг бол би хизээч одоо скеп хийж чадахгүй. Энэ бол миний хувьд хамгийн чухал гэдэл бүгдийн листэн дээр бичээл орно. Тойроод уулзаад гарч ирээ за хин чам таалагдсан бэ? Энэ ямар санагдсан бэ гэхээр хоорондоо матч хийдэг байхгүй. Нөгөө бодож ирсэн нас шал өөр залуу эсвэл эмэгтэй өөртөө таалагдсан байдаг. Хүн шүү болчихоо гэдээ гайхдаг хүмүүс. Өөрийнхөө хүсэж ийснаас өөр юм татагдсан ч биш л ах л та. Өөрийнх нь хүсэж байгаа юм өөрийнх нь төсөөлсөн шигээр харагддаггүй байж бас болно. Одоо жишээ нь би одоо өөртөө ихтэй тэгээд айгүй ухаантай тэгээд одоо нөгөөх нь ямар ч үгүй сайхан сэтгэлтэй хүн дуртай гэх тэнгүүд нэг хүнтэй уулзаад тэр хүн таалагдангууд яг миний дуртай 3 юм яг ингэж харагдах хэвээр гэж бодоод харсан чинь тэр өөрийнх нь дотор үүсгэсэн тэр нөө идеал юм л байсан баг гэж боддог шүү дээ. Тэр чиний тэр идеал дотор одоо чамд одоо гоё харьцдаг гэдэг одоо чанарууд багтах юм шүү. Тэр хүн тэр идеалаа илүү сайн тодтогох ёстой юм шүү. Тодтогох гэдэг нь яг сайн тодорхойлох ёстой юм шүү тийм. Тийм. Би бол шалтгааныг тайлбарлаж мэддэг юм байна. Одоо та ном уншдаг хүмүүс нөө Blank гэдэг ном уншлсан баг тийм. Тийм. Гол санаа нь яг нэг бидний инстинкт бол ингээд хүн төрөлхтний настай бараг жицээ байгаа байхгүй нэг сая 2 сая жилийн инстинкт. Тэрнээс ч бас магадгүй очиж магадгүй тийм. Яг оюун санаач бол одоо чиний настай л жицээ шүү дээ. 20 гэдэг юм уу 30 гэдэг юм уу. Тэгэнгүүт оюун санаагаараа бодоод би юм гэж явж итэл нөгөө инстинкт чинь зөв палгал тавьж чинь гэсэн үг байхгүй ингээл. Тэгэхээр оюун санаагаараа ингээл нэг юм ухаарал би ийм хүн юм байна, би ийм юм сонирхох юм байна. Ааха энэ бол зөв шүү гэж явж итэл яг инстинкт чинь болохоор нөгөө нэг бүх тэр сая 2 сая жилийн цуглуулсан мэдээлэл туршлага чинь зүгээр ингээл гаргаж ирэл шууд ингээд татчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр бол маш хүчтэй. Гэтэ тэрийг бол яаж мэдэх юм бэ? Мэдэх аргагүй бол. Инстинкт ч өөрөө юу вэ гэдэг бас нөгөө Дарвина бодоо үзэхээр тэгээ би бас санал нийлж байна. Тэгээ хүн инстинкт гэж хитэн 100 сая жилийн одоо тийм түүх байгаа. Тэгээ тэндээс бидний одоо хүсэл одоо бүх юм хэлбэрээ олж байгаа. Гэхдээ ингээд түүхийг харахад одоо хүмүүний түүхийг харахад бид нар чинь ингээд эмэгтэй хүнд зарим нэг үнэлдэг тийм үү? Цаг хугацаа өнгөрсөн ч хамаагүй одоо үнэлдэг юмнууд, дээдэлдэг юмнууд байна шүү дээ. Эрэгтэй хүнд тэр нь бас арай өөр байдаг ч юм уу. Жишээл эмэгтэй хүнээс бид нэр одоо тийм гоо зүгслэн одоо үнэлдэг ч юм уу. Одоо өгөөмөр байхыг үнэлдэг ч юм уу. Эрэгтэй хүнээс ир зоргийг хүндэлдэг ч юм уу те. Гоо зүгслэн бол эмэгтэй хүнд үнэлдэг шиг эрэгтэй хүнд нэг үнэлдэггүй. Юм хатуужлыг үнэлдэг те. Тэгэхээр энэ бас нэг тийм хөдөлшгүй гэж хэлэх нь ч юу юм. Гэхдээ бас банк хүмүүсийг татж идэг тийм үнэт зүйлс гэж байдгийн биш үү? Тэ? Одоо тэр бүхнийг бодоод хүн идеалаа төсөөлж болох уу? Энэ одоо тийм дээдэлдэг юмнууд дотор юмыг одоо жагсаагаад ч гэдэг юм уу яадаг чинь те. Тэгээд өөрийнхөө тэр одоо идеал гэдэг юм нь 100% тодорхойлогдсон байх албагүй шүү дээ. Одоо 80%, 70%. Тэгээд жоохон
сонголтоо сайжруулах тийм боломж. Сүүлд нь тийм үү гэл. Ideal husband гэдэг нөгөө хиний нөгөө Оскар Вайлдгийн Ideal Husband гэдэг ном байдаг лөө. Нэг байт юм би нэг дээр үед уншижсэн. Мэдгүй би идеал дээр сайн мэдтгөө маа. Ингээд single одоо ideal тодорхойлох хэрэгтэй гэдэг юм уу үгүй гэдэг юм уу? Гүү тодорхойлоод 1000 ядаж 500 болох гэдэг шүү дээ. Гүү. Тэгэхгүй ингээд хүн идеал ингээд хичнээн тодорхойлоод ингээд шал эсрэг юмтай сууч хүн ямар ч хэмжээнд идеалаа тодорхойлох ингээд боломжгүй гэхээр надад тийм биш санагдаад байгаа байхгүй. Чи болохоор ингээд хичнээн сэтгэл хөдлөө хайртай байж болох гэсэн жоох ухаантай шийдвэр гаргах ингээд байж хахад те нөгөө 9 нь бол ингээд амар бүх гоё юмны цуглуулга гэж байгаа байхгүй. А нөгөөх нь болохоор ингээд төөрцөн уцаа мэдхгүй. Тэр хүнд ингээд яг ямар одоо сэтгхүүгээр тэр хүнийг сонгож байгаа би ойлгомоор байгаа байхгүй. Тийм тэр чинь нөгөө сая инстинкт л байхгүй. Яг санааг хэлжсэн чамд 1000 сонголт авахад баг бурууг нь очиод сонгочлоо гэдэг чинь магадгүй инстинкттэй. Уул нь ухаанаараа бодохоор ингээд бусд нь зүг байгаа. Гүгээ инстинкт гэдэг чинь бас нэг тийм бүхэлдээ irrational юм бас биш байгаа шүү дээ. Зөвчөж болно, бурууч хийж болно. Би инстинкттэй чинь айгүй их тийм Дарвины одоо тий юу гэдэг юм одоо survival механизм гэж үү. Тиймнээс одоо бүрлддэг тий. Тийм гэж хаа. Тийм тэр чинь одоо яг би нэг бас нэг жишээ л одоо хамгийн happy одоо marriage одоо гэрлэлтрүүл ярих гэдэг юм л да. Тэгэнгүүт дунджаар энтггүй шиг одоо нэг arranged marriage гэдэг ч одоо юу гэдэг юм. Тэгээ ээж аваа наваачаад сулгацдаг шүү дээ. Манай хүүхдээ танаа хүүхдээ минь хоёр бол болно. Хүмүүжил ясартхуун одоо үнцэл бүхнүүд нийцэж гин. Ерөнхий суур одоо гэр бүлийн байдал ойролцоо энэ хоёр бол болно гэж. Анхандаа тэр хоёр хүн ч өстой би нэг юуч байхгүй шүү хоорондоо. Тэгэл ээж аваа суугаал суудсан. Яг ингээд олон жилийн дараа эргүүлээ харахаар нөгөө хайраараа суусан хүмүүсээс илүү сэтгэл хангалуун байгаа байхгүй. Тэнгүүт энэ болохоор яг сайн чиний хэлсэн шиг яг нэг идеалаа тодорхойлоод зөв хүн гэж бодоод нүд анаа сонгоцсон сонголт чинь явж дунджаар нөгөө нэг айхтар хайргаас туснаас өндөр байгаад шүү дээ. Яг хөө дундаж гэдэг чинь бас харьцангуй ойлголттой. Дундаж дотор багч байна, өндөрч байна. А нөгөө дунджаараа баг дотор бол бүр амар өндөрч байж магадгүй. Тэгэхээр яг хөө идеалаа өөрөө тодорхойлоод ачаа нэг давуу тал нь одоо юу гэж хэлэх юм инстинкттэй харьцуулахад бол харьцангуй нэг доод түвшний баталгааг бол чамд өгөх байхгүй. Яаж ч унссан энэс бол доошлохгүй юм байна. А нөгөө инстинкт ч бол риск шүү дээ. Эхнэндээ бол баталгаатай өндөр байна. Цаашаа яах нь бол мэдэхгүй. Бид нар баг инстинкт бол жоохон хэцүү юм байна шүү. Энэ гэж түгнээ. Жоохон Фройдийн юм оруулж ирэх юм бол одоо хүүхэд байхдаа өссөн орчин ингээд ерөнхий хүмүүжлийн бэкграунд тэгээд бүх одоо тэр хүмүүсийг хувь хүн болоход нь ингээд нөлөөсөн хүчин зүйлсүүд нь адилхан байх тусмаа ижил ингээд нөхцөл байдалд survive хийх боломж нь өндөр байгаа даа шүү дээ. Тийм адилхан шинж чанараараа нэг зүйл болоод тэгээд яг тийм нийгмийн тулгуурал болж байгаа юм шиг санагдаж байна. Гэр бүл гэдэг бол хайрын 3 шин чанарыг харуулсан нэг 3 өөр яруу найрагчин шүлэг байгаа. Утга нь юу вэ гэхээр эхнийх нь нэг хүн нэг цэцгийг хараад ямар гоё цэцэг вэ гэж таслаад аваад тэрний хасар ичдэг. Тэгээд энэ бол минийхээ цогтой ингээд амьдралс нөгөө цэцэг нь хүцэн. За дараагийн шүлгэн дээр нь яадаг вэ гэхээр ямар гоё цэцэг вэ гингүүд үнцээр нь ухаж аваад өөр хаашаанд авчиж суулгачдаг. Тэнгүүтээ нөгөө байрлалыг өөрчилж байгаа шүү дээ. Тэнгүүтээ сүүдэр тусна бүх байгалийнх нь амьдралынх нь циклийг өөрчилж гэнэ гэсэн. За 3 дахь нь болохоор ямар гоё цэцэг вэ гэд харж баясаа сэтгэлдээ төсөөлөөд тэрийг ингээд бодоо явж байгаа. Тэнгүүд энэ дэр аргумент дэвшүүлнэ гэвэл цэцэг тэр хүнийх байхыг хүснэ үгүй юу? Тийм. Хэрвээ цэцэг хүссэн бол тэр чин тэр хашаанд очиод урах ч юм уу дэвтрэн засах хатаж өгөх ингээд консеквенсээ өөрөө бодоод цэцэг одоо бодоод тэгээд тэндээ ингээд байх шийдвэрээ гаргуул. Тэгвэл яг харилцсан. Ингээд яг хайрын нэршил нь баг 3 дахь шүлэгтэй хамгийн арга. Би болохоор энэ дээр ингээд бодсон байхгүй за. Гуруула хайрын шүлэг байна. Гэтэ за нэг нь л хайр уу гэхээр би болохоор үгүй.
Гуруулаа хайр гэж бодож байгаа. Надад болохоор ингээд амьдрал жоохон буухгүй юм шиг санагдаж байгаа байхгүй яа тэгэхээр одоо тэр хүн цэцэг хоёрын одоо харьцаа бол хоёр хүний хоорондын харьцаанаас Символик утгаараа л ахгүй цэцэг гэж бодож байгаа. Цэцэг символтэй. За тэгвэл эн чинь баг наадах чинь баг лолита юм биш үү? Тийм. За техний тасалт чинь лолита бац тээ. Тийм. Үгүй тасалдаг гэж юу? Би л тасалдаг гэж бодохгүй байна. Тасалсан шүү дээ. Хүүхэд насгүй болгоод, өсвөр насгүй болгоод хашаандаа аваач тарчдаг чинь би болохоор гэрэл гэж боддог. Гэхдээ тэр цэцэгний хувьд одоо эмэгтэй хүний symbolically represent хийж нэгж штэ. Гэтэл бас бүх цикл нь өөрчлөгдөөгүй тийм хайр бас байж болно шүү. Тэнд би бүгднийг хайр гэсэн. Миний хараад гуруулаа хайр. Тэгээ хашаанд авчихсан чи сүйдэр мөдөд тусдаг гэж Басан ч болно. хайр муу. Тастаагүй ч хайр муу. Хашаанд авчихсан ч хайр муу. Өгөх авахын л баланс юм биш үү. Эхнийх нь бол дандаа авахыг хүсэж штэ. Юу ч өгөхгүй. Хамгийн сүүлийнх нь бол авахгүй ч байсан яг уу өгье гэж штэ. Тэр л экстрем ялгаа юм биш үү. Голынх нь бол яг уу өгж гин, авж гин. Тийм. Three Colors гэдэг кино байдаг ш тэр. Тийм. Цагаан Өмнөх сэдвүүнийг ярьж байсан. Энэ шүлэгний өмнөх үү? Яг шүлэгний өмнө нэг Arranged marriage л гэсэн чинь. Тэгээ надад тэр arranged marriage амар сонир сэдв байна. Одоо жишээл аз жаргалтай хайр гэж одоо аз жаргалын төлөө байдаг бол тэ. Хэдүүлээ тэгээд arranged marriage-ээр явах хэрэгтэй. Харин тийм. Тэгэхээр бид нэр тэхгүй. Тэгэхээр аз жаргалаас өөр юм чухал байна. Яг уу arranged marriage бол нэг доод түвшний баталгааг өгөх байхгүй. Яг уу муудаад чи энэ шүү. Нөгөө жинхэнэ арч бол бүр 0 зааж болно шүү. Тасах зааж болно шүү. Гэхдээ бүр нэмэх 1000 ч байж болно. Тэр хүн бол тэр нэмэх 1000-ын төлөө явд юм шиг байна. Гэхдээ ихэнх нь бүтлгүүттэй. Өндөр уулын төлөө жол замаасаа ундаг юм. Arranged marriage бол тэр өндөр Эверест руу аваад яхахын зүгээр сайхан заасан толгой дээр хангалттай гэдэг ч юм уу. Та нарын хувьд өндөр уулны төлөө явсан дээр. тийм ээ. Хүмүүс тэгж Өндөр уулын бэлд очиод дуусах чинь богд уулан дээрээ гарчаад бууснаас хамаагүй дээр л авах.